За сайн байцгаана уу. За намайг Даваасрын гэдэг. Би бол веган хоолны тоогооч, бас веган хоолыг хүмүүст хэрхэн яаж хийж сурах тухай бас хүмүүс зааж өгдөг тийм хүн байгаа. За тэгээд өнөөдрийн тухайд бол хэдүүлээ веган хоолны тухай ярилцсан. За ерөнхийдөө хүн гэдэг зүйл бол яг үхээр амруу гол 6 төрлийн зүйлийг хийдэг юм байна. За нэгдүгээр тос, хоёрдугаар уурга, гуравдугаар нүүрс ус гэсэн макро элементүүдийг за үлдсэн гурван нөхөр амьд юм эрдэс ус гэсэн ийм гурван микроэлементийг бас амруугаар хийдэг. Эдгээр 6 төрлийн бодисыг хүн ерөнхийдөө иддэг байх нэ хүн төрөлхтөн гэдэг одоо амьтны хоол нь бол. За энэ 6 зүйлс одоо махан хоолтой хүн ялгаагүй ингэж идэн, цагаан хоолтой хүн ялгаагүй ингэж идэн. За махан хоолноос цагаан хоол руу шилжиж байгаа хүний хувьд бол яах ёстой вэ гэхээр ерөнхийдөө энэс ганцхан уурга гэдэг зүйлийг нь солих юм. За уургийг солихдоо юугаар солих вэ? За тэгвэл мах гэдэг зүйл бол юу агуулдаг вэ? Хамгийн гол нь уурга гэх хэмжээгээр агуулдаг. За тэгвэл уурга маханд яаж агуулдаг гэхээр одоо энэ дээр хэлээ ингээд арга бичсэн байна шээ. 5 гушуу малын мах, дахиад дахааны мах, бүх амьтны мах бүгд ерөнхийдөө бол нэг 100 г тутамдаа нэг 16-аас 20% уурга агуулж идэг. За тэгвэл энэ 16-аас 20% уургийг бид нар тэгвэл ерөнхийдөө ургамлын гаралтай зүйлүүдээс нөхөх болоод байна шүү дээ. За тэгвэл ургамалд уурга байна уу гэж үзье. За ургамалд уурга байна уу гэж үзсэн чинь ургамалд махнаас 2-3 дахин өндөр уурга бас байна. Тэр ургамал нь юу гэхээр шарбулцэг хэмээх энэ ургамалд бол ерөнхийдөө 36-аас 44% уурга байна. Дээр махтай адилхан үл ордогдох 7 төрлийн амин хүчил, за бусад бүх төрлийн амин хүчлүүд орсон төгс уурга бол шарбулцганд байна. За энэ бидний хамгийн ойрын хэрэглээ шарбулцгийн сүүний бясалгал буюу дүүпүү гэдэг зүйл бол 18% уургатай. Унджаар бол 100 г махны дайны уургийг бол дүүпүүр дагуулж ир. За тэрний дараагийн уурга хамгийн их агуулдаг зүйл нөхөр бүх төрлийн шошнууд байна. Дээр нь үрнүүд байна. Үр тариа шошнууд. За хамгийн одоо уурга багтаа шош их хэрэгэд 19% уургатай байдаг. Хамгийн өндөр шошнууд бол сортоос хамаарат 24% уургатай байдаг. За энэ бол хүрэн шош, шаа шош, ангахаа шош, за тэгээд маш олон төрлийн олон өнгийн шошнууд ордог байгаа. За ийм өндөр хэмжээний уургийг агуулж байгаа учраас бид нар бол заавал мах идэхгүйгээр ургамлын гаралтай зүйлүүдээс маш хэмжээний уургийг нөхөд авчиж болох нэ. Ургамлын гаралтай төгс уургийг бас нөхөд авчиж болох нэ. За тэгэхээр бидний сонгож авсан зүйлээр өнөөдөр шарбулцэг гэдэг зүйл хамгийн төгс уургатай. Энэ шарбулцгийн сүүний дүүпүү бол одоо бараг дэлгүүр болгонд байж байгаа уурга нөхөх бол хамгийн чухал одоо бүтээгдэхүүн бол дүүпүү болж өрөөд байгаа. Тэгэнгүүтээ бид нар бол дүүпүүгээс хоол хийж сая идэж мэддэг, зүгээр биш үлэндөө хийдэг, хадгалж мэддэг. Тэрнийхээ улмаас амархан гарчдаг тийм арга бол өнөөдөр дүүпүүг яаж одоо зөв хэрэглэх үү те. За тэгээд дүүпүүг яаж гоё амтлах вэ? Тэр тухай өнөөдөр хичээл орё та бүхэндээ.